Манай улсын онцгой комедиг бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн ивент гэсэн байгаа. Ингээд Эника тавком нь хараарай. Тэгээ World Organic Foods компани оруулж ирж байгаа гайхалтай бүтээгдэхүүн байна. За энэ хүү бүтээгдэхүүний тавком маань хэрэглэснээр тийм ээ. Одоо биологийн идэвхтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Одоо энэ бүтээгдэхүүн маань хүний биеийг цэвэрлэх, за витамин, эрдэс, бодис, амин дэмийг нөхөх, за бие организмаа одоо сэргээх, цаашлаад одоо альва хорт хавдар өвчлөлийг эмгээс урьдчилан сэргийлэх юм боломжтой. Тал талын одоо ашиг тустай юм сайхан гайхалтай амин дэм байгаа. Миний өгшин талыг таарах амин дэм байгаа. Мэдээл хусаад байна. Хэрэгтэй үнгээс асууж. За ингээд Эника хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Таны эрүүл мэндийн төлөө. За ингээд эхнээс хэлдэв. Хүний чихэнд аалз ороод үүр засаад 7 хоног амьдрахтаа өндгөлсөн байжээ гэсэн байна. Бүхэл бүтэн амьдрал өндсөн байдаг шээс тэ чихэн дээр. Яг үндэ би ингэж бодлоо энэ мэдээг сонсоод их өрн гэдэг бол яг чихээрж авсан байна те. Тэр аалзыг. Тийм бааш та хаалт чинь одоо нэг кино мөн дээр тэгдэг үстэй. Ерөөсөө нөгөө нөхөн амьтаа орж байгаагүй амар утсан газар ингээд аалзнууд бэж мэждэг үстэй нэг тиймэрхүү те. Тэгэхээр би яг тэгж л очив л да. Аалз ер нь бол тийм юм хамгийн аюулгүй те орж гарах хүн ямар нэг юм орж гарахаагүй тийм найдвартай газар ингэж үүрээдсэн байж те. Тэгэхээр бас Олегийнхаа пүүсийг бас нэг шалгуулчмаар байна. Өөс би явчлаа штэ. Уучлаарай. Явсаа. За. Чи уучлаа гоогаад яасаа. Уучлаарай. Би бас нэг тохиолдол мэдх юм байна л да. Би бас нэг тохиолдол мэднэ л дээ. ТV5 телевизэд бас нэг аалз үүрлээд удаж байгаа. Йоо. Өндөглөөсөө. Санзангийн бас өнөөдөр битэр өөс яаж байна. Миний хэлэх гэж нэлээд удаан бодсон баг. Чи улаан нэхгүй. Аалзны карантин бас үр дүнтэй болсон байна те. Нэр хүмүүс бас карантинд үржээд байгаа шүү дээ. Тэ. Аалз бас карантинд бас корона нөлөөсөн байна. Тийм байна. 7 хоног амьдрахтаа өндгөлсөн байж. Ер нь бол гэхдээ манай Монголын бөбөнрийн болж ихэнд бол өдөр шөнө аалз бодох өндгөлж байгаа шүү дээ. Бараг чи шүн цогтоо андуураад бараг хөшөө миний намана бөбөө гэдээ бараг чихрүүнд хийж байгаа шүү дээ. Чихрүүнд хийгээд бараг чихэн жоо шүү. Замбраагүй шүү дээ. Манай жаки бас Хараарны халуусны холооны дор байх хөвтгөөс нэр. Улаагаад ирэхээр. Улаагаад ирэхээр манай нэг шаад. Заашаа. Манай гэрт нэг том шавж байгаа юм тэгээд. За энэ бодлоо. Бандсан ундаас үгж болдсон шүү. Би нэг юм зүгээр гайхаад л та зүгээр. Аалз бол маш бүтээмжтэй байна гэж үзсэн л та. 7 хоногийн дотор те хүний чихэн дараа өндөглөж чадчихаа. Би 70 сар одоо нэг бүсгүйтэй болцоод өндөглөж чадаагүй л явчих те. Йоо! За ганц чиний 70 сар ч энэ миний өгчтэй болцсон юм шиг дандаа нэр дэвшд юм шүү дээ. Хатагтай 70 сар энэний дараа үзээ. чи тэгтээ өгшөө 70 сар болохтой бас нэг сексид гэдгийг бас. Тэгжиж өндгөлдөө штэ. За дараагийн сэдв. Япончууд нэг удаагийн маскыг дахин ашиглах талаар зөвлөв өгсөн байна. Япончууд ер нь бол бас хийхгүй юм байхгүй нэ. Япончууд маска угаасаа. Аргаа орж ирэл тань наа чи. Дороо 7 хоног шүү. Мань нэг сараас зүүсэн маска одоо л зүүсээр байна нэрээ. Гэхдээ ингэж нэг найзууд ингээд ширээ тарж суугаад одоо хэдүүлээ хэрэг маска тэнд орчихлаа л да тий. Энд ингээ ширээгээ тавьчаад ингээ хэдүүлээ тараад босоод явхад ингээ маска олохоо байлаад бөө зинхэр өнөд ингээ үнэрлээ. Оо энэ санти чинийх байна. Тэгвэл ингүүл яаж юм. Бид нар ч гэсэн маскыг нэг л удаа зүүдэг. Гэхдээ хизээч тайлдгүй. Йоо.
Ашиг. Бараг энийг ч авахаар. Чиний маскнаас сэтэл авсан л та. Үзүүлэлтэй хүмүүс ч. За яг бороо хэлэх дээр л болчих. За миний хөшөө Японд байснараа бас нэг юм яриач те. Японд ер нь маскыг яад юм. Японд маскыг угаадаг шүү дээ. Чи тэгээ угаагаал эндүүдэндээ бас. Язгааглах. Тэгээ энийг гэхдээ би бас бодчихлаа л да. Миний хөшөө нэг бэлгэвчтэй бод. Тэ бэлгэвчийг одоо дахиад угаалтай яж биш те. Тэгэхээр тэр чи одоо японочдын арга нь их нарийнсан л л да. Тэгээд одоо тэгээд мэднэ бол өстэй маск дээр бол юу ч орлоо. Наачин гоё их шаахгүй. За японочууд маска дахин хэрэгтлээ хөгжсөн бол машина дахин хэрэгтлээ хөгжөг байгаа. Манайх. Машин зүгээр манайх руу орж ирж байгаа. Тэгээд дахин одоо хэрэглээгээд пүрүүс аваад бид нар бүгд унааг болох нь шүү дээ. Бити тэгэрэг шаа. Чанх бүстэй. Таймер юм байна. Японочд автобус аавна гэд манай чак хийцүүдэнтэй. Саати ундаг зогож японочд second hand нөгөө хуучин дугуйнуудаа авыг саати тэг явгархан л тайсан. Японочд нөгөө орон зөрдөг гутлаа авыг. Чи бадраг дагаалах. Чи төсөг авыг. Японочд Монголоос иргэний татыг бол тойроо хоёулаа зээлдэн шүү дээ. Нэг удаагийн ямиг өрнөдгөө ашиглаж болдог гэдгийг японочууд маань одоо л мэдчихэв. Би ч гэсэн одоо харж байгаа нойлын хогийн санаас нойлын цаас авч арчихаас гэж байна. Зүгээр явцаа. Хати цасаа гаргаж жимэд л удгаар босч байгаа. Пэйж нэр Ер нь Японочдоос Хосгүй шат давхарлаас яс дээрээс нь баг. Гэхдээ яг нөгөө нэг юм бор хишгээ хайчлаад аваад их юм шиг. яа тийм бас гоё байж байна. Тэр маск гэж шээ. Тэгээ бас давхар хайчилбарын хичээл орж болох юм шүү хүүхдүүдэд. Бас хичээлгүй байгаа ш төрөлх хөрлөгээ. Галууны дөрөвтэй Би баг. гэрлүүгээд болох. Ээж хогоо битгий яриа. Солонгос улсад тусгаарлалтанд байсан иргэн ажил хийх гээд зогтжээ гэсэн байна. Солонгосчууд монголчуудыг тусгаарласан ч байж. Би нэг хөргөчөд татах хийсэн юм шиг. Суулбаач. Тавьчихараа буруудаад байгаа чинь. Наач сая авчлаа шүү дээ. Ага. Начи Утганы толгоноос жокн зогтжээ. Начи наа. Хийдэг ажил нь архивны үлдэрээс. Бас уух дуртай тий. Ер нь уух гад ер нь тусгаалтаас гараад байгаа. За манай иргэн ажил хийхээр эмнэлгээсээ зогтжээ. Гэтэл түүнийг үйлдвэр дээр нь цагдаа нар огтжээ. Шууд баригдсан байна шүү дээ. За дараагийн сэдв Оросын холбооны улсад 20 цээр тогтоосноор гэр бүлийн хүчирхийлэл 2 дахин нэмэгдэжээ. Энэ амьдрал юм уу? Ийм болсон байна. Оросд хөл өрөө тогтоосон гэр бүлийн хүчрхийл 2 нэмэгдсэн. 2 дахин нэмэгдсэн биз дээ. Тий. Монголд ямар хичээл цахимар хичээл орж байгаа лээ. Тий. Цахим хичээлээс болж эцэг эхчүүд хүүхдүүдэд 2 дахин их зоддог байна. Маш гоё. Яг цохим хичээл болсон. Энийг бид нар хуугаа авчи. Наач гоё юм дээ. Захим хичээл. Цохим хичээл. Энд ч дээрээс нь жоох ойлгож гин үү? Оросууд хөл өрөө тогтоосноор гэр бүлийн чирхийл 2 дахин нэмэгдсэн бол хөл өрөөний тавигдах юм бол 4 дахин нэмэгдэнэ. Шилхэн нэштэй. Оросод дугаас гангстер л та тий. Хөл авдаг спорт шиг дээ. Хөл хорионоос болоод ихсэж байгаа гэр бүлийн хүчирхийллийг багасгахын тулд эхнэрүүдэд ам хорой тогтоох хэрэгтэй болжээ. Нэрээс амнасаад ер нь болдсон шүү. За дараагийн сэдв 100 Африкт коронавирус үсний засалт тренд болж байна. Бас нэг Пинту сурагч яриад шүү дээ. 100 Африкт бол коронавирус гэдэг нэг юм Харцгаа юм. тий. Манай ангарах LGBT хувилбарыг зүүцсэн байна. Тэр ч нэг сүсэг бишрлээс болж Африкууд айдаг юмныхаа дүр төрж өсөөс суусан бол монголчууд айдаг юмныхаа дүр
хөөрөж бөөсөн зам тавилдаг. Бас гоё те. Бөөснөөс айдаг болохоор. Тийм. Угс өөрөөсөө бөөс юм шиг. За тооц. Короног одоо хүртэл өвчин гэж ойлгоогүй л явна гэж. Тэгээ өмнөх нөгөө өсний цэцэлт нь Эбола гэдэг нэг гоё өсний цэцэлт байсан те. Эбола вирус. Нэр юм уу? Тий, нэр байсан. Йоо ши. Чиний өсний цэцэлт. Дох гэж байх бас гэж. Тий, догчин чиний өсний. Арсныг Гомэд бичээстэй дох ангараг гэдэг. халимаг тасал чинь нэрээ нэг хэсгээс халим хүмүүсийг идээ тэгээ гарсан шүү дээ. За төгч. Ийм байв. Тийм үү. Махчаа халим. Африкчууд корона хэлбэр өсөж суулчих юм корона тусахгүй гэж боддог бол монголчууд өсөө осуулчих юм гэгэрнэ гэж боддог гэж. Бас гүн. Тэгтээ шоронд гэж аахгүй. Мэдгүй байна. Давхарч байна одоо тийм. Зүүн Африкт коронавирус өсний эсрэг тренд болж байгаа бол Монголд коронавирусын дуу хит болж байна. Ямар тоолээ? Энэ өөрийнхөө сүлд дуу шүү дээ. Африкт коронавирус засалтаар өсөөд засуулсны дараа өсний найр идэг. Найран дээр нь пижактай залуучууд бүжгэлдэг. За дараагийн сэдв. Нэгэн Итали ир хоол хийж чаддгүй, гэрээ цэвэрлдэггүй ихнэрээ шүүхэд өгчээ гэсэн байна. Амар юм бэ те. Наад Итали залууч нэг ч тоох хэрэгтэй биш үү? Funny guy. Нөгөө мө ноороо мэн байх үү тий. Ингээ сууж идэв. Тэр чинь бүр юу ч хийхгүй гэл. Би топ модел. Монголын next top model гэж. Би модел хүн байна. Мод. Манай Монголд ихэд яадаг лээ те. Манай монголчууд тэгэл шууд гэр бүлийн хүчээр хийлээ л шүү дээ. Шууд салаа. Юу штэ харин ч манай эмэгтэйчүүд чинь хоол моолонд амар соол ундаас ер нь бол тийм юмд бол манайхан гайгүй байх шүү тий. Тэгэл сандал байхгүй ширээ байхгүй бах тэгэл хөрхи амт шалан дээр ч болтгой зайц хийгээл. Залуучуудын шалан дээр зайцаа хий. Хоол хийж чаддгүй, гэрээ цэвэрлэхгүй ихнэрээ шүүхэд өгчээ гэсэн. Наа чи бараг юм биш үү? Энэ Итали хүн пицца дээр ананас тавьсан гэж шүүхт өгсөн шүү. Гэхдээ Итали хоолыг хийж чадаад ах юу ах вэ те нэг гом буцлаа. Дээр нэг юм хийгээд өгч Итали хоолч Маягтай юм шиг байна. нарийн байж магадгүй. Нарийн юм шиг байна. Гэхдээ яг нөгөө нэг ихнэр нь хоолоо хийцэн байх хэвээр нөхөр нь давсаа цацах гэсэн чи байхгүй юм шиг хоол нь. Тийм дөрлөг. Итали хоолч Гэхдээ угаасаа яахтаа тийм спагетти хийж өгч байгаа бол лавши хийгээл өгчихгүй юу? Эхнэрийн зазаа. Манай нөгөө хин үү гэж. нөгөө хийн штэ. Тэгэхэд манай ихнэрүүд цээжин дотор үзэмтэй мантуутай явдсан шүү дээ. Манай их чи тийм үү? Өөрөө Наймын Жокны бурхан гомддог юм. Жокны заяа. За наа чин. Наа чи 50-тай бас хоёр. Тимөр агараа. Чи дэмүштэй наад лайн байна. За дэмүштэй. Өөрийнхөө карьерийг ундаад Манайхан Лайн дээр удаадахгүй. За хоол хийж чаддгүй, гэрээ цэвэрлдэг ихнэрээ шүүхэд өгчээ гэсэн юм. За машин за. Шүүхийн шийдвэр нь эхнэртэй эхнэр авч өг гэж. Ихнэртэй ихнэр авч өгөө. Ачаа. Та нэг чинь. Бараг хүмүүс инээж шүү гэж. Цэгэр мэгэрээс нь өгч. Италид ингээд эхнэрээ хоол хийж чадахгүй нэг шүүхт өгсөн байна. Тэгсэн байна. Монголд хөрөө цалингаа авчирсангүй шүүхт өгсөн. Тэгээгүү. Гэрэл цэвэрлэхгүй эмэгтэйг Италид шүүхт өгдөг бол орц зүгээр зоддог гэж яах. Орс эмэгтэйчүүд жиг мушиг. За дараагийн сэдв сарлагын тусламжтайгаар
Эверест ууланд 5G сүлжээ оруулж гэсэн байна. Харин энэ сүлжээний ачаар ламдар маань нэмэх 18 бичлэгээ гацхгүй үцхээр болж байна. Намайг доромжлоод байна. VPN ашиглах маш боломжтой. Гэтэ нэрээ яг энэ уулан дээр 5G сүлжээ одоо л тавьж байгаа. Бидний баг багт нэрээ зураг тарахгүй бол машины сегмэг уулан дээр гараад тавьчихдаг шүү дээ. Зурагт янзын гарааш. Би ахтаа өөргөө ахтаар сарлаг байсан юм байна л та тэгвэл Хятадд сарлагын тусламжтай уул руу гарч байгаа бол Монголд ямааны тусламжтай улсын хурлд дэвшиж байна. Йоо shit наач айгуу шанд явсан нэр гэсэн. За. Ямаа юу? Ямааны улс зэр гэж мэдгүй биш. Ямаа чи өөрөө л тэр яриа хөрөнгө байхгүй. хиний гэж. Чи өөр ямаа бол ихнэр авсаас ямаа авчих. Хаврдаа самнаа. Чи тэгээ ямаа шагаадсан. Үрийн шингэнтэй смути уух. Дархлаа дэмжиж коронавирусээс сэргийлдэг гэсэн байна. Өрн ингээ шага Үрийн шиг уухаар чинь жирэмсээс хамгаалдаг юм. Уучж байгаа чиг шиг. Ууцаа чи нөө ёо. Гадарна. За тэгж яриад байна. слайм шийдэж шээ. Алсаар тойрж орж ирсэн. Араас нагц руу шааж. Смути заавал хийх ямар шаардлага байна те. Өөрөө смути шүү дээ. Энүүгээр чи бид нар анх отгоноо хэмжилсэн шүү дээ. Тэгээд анх олсон шээ. Би Монголын хүү болсон гэж хэлсэн гэж. Монголч бас октод анхны болцоон дээр смутигээр дайлсан. Йоо. Тэрээр мөшөж. Энийг озыг зовоо. Заа юм бол. Батагийн сэдв. Амдаа орсон смути хэлээрээ түлхлээ дээ. Нэрээ төлөвчтэй. Дарси чинь те одоо 20 жил хадгалсан, 30 жил, 100 жил хадгалсан гэдэг тэрнгээрээ чанартай байдаг шүү дээ. Манай Жакигийн хол бас чанартай смути шиг хөөхгүй. Смути биш. 30 жил гараагүй смути биш та яа. Яд шаан. Шейхэн смути шааж байна. Шейхэн смути. Юу энэ имчгээ батлагдвал Жаки хөсөөтөд ажилд орно. Манай хөсөөт шинэ им гаргажээ. Хөсөөт ми гэж. Энд нь ирчүүд хөрөнгө оруулалттай хийдэг. За дараагийн сэдв. The Simpsons цоврал 1993 онд цар тахлыг зөгнөж байжээ гинэ. Энэ Simpsons ер нь их зөгнөдөг юм аа. Simpsons Монголын зам бүлийн талаанаас арай л дээр. Хав илүү те. Аяа илүү өгшөө. Шууд аваа. Тэгэхээр ингэж болж ил да. Ер нь ус төрчдөөсөө гордож явахаар Simpsons цувралд 2030 онд Монголыг метротой зураад өгөөч ээ л гэж гуйсан. Тэр баг ойрхон юм бэ. Энийг аа. Шагаа голны шааж байна би нэр. Би одтой тусгаалаа энэ хүн дээр очимаар юм байна. За. Канада продакшн дээр. Намаа нэг ихнэр хөхтэй зураад. Мандаа хэлээ шүү дээ. Мань ханы тэнгэр дуудаж байгаа шүү дээ. Заавал дээр очижсэн. Үрийн заяатай нөө. Үртэй нөгөө 3 хүүхэдтэй байна. Энэ зикэний бая яваа. Тэгээ өгөөч чи яа. Үгүй энэ чи яваад шүү дээ. Сая яасан шүү дээ. Сая анхаа чи өөр юм яриад сонсохгүй юм шүү дээ. Би бас ингэ хэрүүл хийвэл хийн шүү дээ. Тэгээд өөрийгөө золиослоо шааж, сүсаа шааж шүү дээ. Сүсаа шаажчихсан. Ой нүрэ бараад оо. Жакли дээр. За яах вэ? Өөр залуу өрөөд ирэх яах вэ? Шаагаад шаагаад. Энэ үрийн заяатай дуудсан тийм үстэй заяа гэж. За дараагийн сэдв. Эмэгтэй хүн секси үеэр аимстай байх нь таата мэдрэмж дур ханахад тусалдаг гэж үзсэн байна. Харахгүй шүү дээ. Ихнэрийн Гэж үдсэн байна. За зэгцтэй юм шүү. Таарахгүй за. Ихнэрийн аваад гэж ухтаад байна. Йоо. Нэг ч ихсэн хуцаа үзсэн нөө. Үзсэн шууд гараагүйд бэлэн дэр чи амар үстэй. За нуу цам үстэй. Эрэгтэй хүний хувьд тэр секси үед амьсаа тайлцсан байх юм. Илүү таашаалаад байгаа шиг. Ирзэний амьсаа. Ирзэн амс.
Тэгээ дараа нь 2 зураас хардаг. Харин эсрэгээрээ сандаалн дээр оймс өмссөн байвал дур хүслийг бууруулдаг. За тэгвэл Сохоо явахаар цэцэн ах харин орон дотроо оймс биш Jordan Pools өмсдөг гэж. Эмэгтэйчүүд аимстай хийх үедээ илүү их таашаал авдаг гэж та эрдэмтэд нотолсон юм шиг байна. Гэтэ би бас гайхалаа л да. Миний болж исэн бүсгүй хизээч аимстай байгаа. тэр чинь хүүхэн биш, манекен байсан учраас. Бүгдийг хагсан гэдэг асуулт байгаа юм. Би бодлээсэн гэсэн чинь авах гэдэг шээс. Манай өчигч наадтар чи явсан юм чи. За өөрийг бас явж шээ. Зүгээр хожиж бэлгэлээ маань бэлгэлж байгаа өөрийнхөө. За thank you. Ба тэр нь хэлдэг хүүхэн ч байж болох юм. Дараагаа таамсан гэсэн. Чамд хэцүү байдаг үг шээ. Аимсын өмсүүлж идэх шахаа. Үүнээс чаас заяа. Богинохон залуугийн бэлэг урт амьс явах болно. Ангарч өнөөдөр алж багч. Дөрөв магнад орлоо сая ёо. За дараагийн сэдв. За дараагийн сэдв. За дараагийн сэдв. Филипп Киркоровын үс нь халзарчээ гэсэн байна. Гэтэ энэ олон жил бас тэр үснүүдийг хадгалж зуурж барьж исэн хуйханд нь бол улаан төгөө одох хэрэгтэй орсон. Улаан төгөө сайжсэн гэж. Яг гал камаас шиг. Байдгал жамын дагуул юм болж шүү дээ. Энэ нэг санаа зовоод Манай өвөө эмээнэр Филипп бах те. манай Жаки хүртэл халзраад эхэлсэн байх хэвээр. Гайгүй шүү дээ. Байна халзраад. Өмсгөн жоо шингэрсэн. Гэтэ үсэрхэг л дээ манай болж ирсэн. Цээжний үсмэс. Киркарав хин блэ? Каран шиг. Киркарав. Филипп Киркоровын үснийхэн тоо яг сонсогч нарын тоотой тэнцүү болжээ. Фэнгүй одоо тэ байгаа. Тэгээд бүр хөгшрөөд бүр нэгч фэнгүй болоод өгөх нь ш таава алзан болол тэ. За дараагийн сэдв Elon Musk хүүхдтэй XAE-A12 гэдэг нэр өглөө гэсэн байна. Коронавирустай холбоотой байх тэ. За манай босоо өх монголчуудын нэг нь бас хүүхдтэй болох юм бол TMXABE11 гэж нэр өгөх байла. За энийг бас орчуулах юм бол T гэдэг нь тэнгэр гэж байгаа. MX гэдэг нь морины хөлс гэж байгаа. ABE гэдэг нь авраг бат эрдэнэ 11 удаа төрүүлсэн гэж байгаа. Хийж дуусаагүй ажиллаараа хүүхдээ нэр өгнө гэж амар хаах. Наач эсвэл бол наач нэг Би одоо хаашаа энийг яг үзэгчд гэж нэрлэх юм уу? Том хүн тамхины өрөөд нэртэй шүү. Чи юу гэж өөрийнхөө нэрээ эдний том хүүд өгч байна. За манайхаа дараагийн сэдв буюу сүүлчийн сэдв. Үнэхээр гайхалтай байлаа та бүхэндээ. Та бүхэндээ хайртай шүү. Баярлалаа. Урд өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй өвчин шар харгаар шээх гэсэн байна. Энэ одоо ямар гоё хүн эдийн засаг хэмээсэн гоё шээс вэ те. Тэгвэл бид нар Одоо нөхөр нь эхнэрээсээ царай олцсон сууж байгаа юм шүү дээ. Арай жог шээж ичтэй. Арай жог шээж ичтэй. Үрийн шингэний смутигээр баартард. Энэ эмхтэйгээс гарч байгаа шар харгных нь брендийнх нь нэр нь Алам хар. Жалам хар гэдэг байдаг шүү. Сарийнх нь нэг шээс нь авдар пеп болох юм аашаа тийм. энэ нэмэгтэй зодуулах юм өөрөө хийдэг шүү. Юу ч ойлгохгүй байна. Өөрөө зодод шүү дээ. Энэ шоу нэр үнэхээр Одоо шээ. Бүсгийг скорт хийх үед тэнд пивны хоёр болдог. Найзууд нь Oktoberfest. Welcome to Oktoberfest. Энийг гэхдээ яг нөө анх шалгаж бүртгэсэн хүн нь бас амар сонир нөхцөл байдал ажиллаж исэн байхгүй тийм. Шар хариг байна. Бичээд Тэр чинь нөө смутиг тогтоосон хүн шүү дээ.
Халуун давсагнаас сэнгэнсэн шарарик. Алум хар. Яа. Бас яа үнээр гангаа болоо Тэгж бас тэлэг үлдсэн. Наа чи зүгээр салтааныхон доор ингээд гівчимээр санагдчих тийм рекламыг сонсоод. Йоо нэгийг азар авлаа ёо. Яаж реклам авчихсан Бид нар юмыг яаж үтгэс биднийхээ шээсээ нэг амсаад үзүүл бас тий. цогтож магадгүй гэж юу. Ой, яг өмдөө талихт нь ямар дуу гардаг гэж. Ихтэй ихтэй сарда 2 удаа виногор шээдэг байгаа шүү. Заваарч Эй баярлалаа улсын онцгой комеди 7 дугаар анги их өндөрлж байна. Баярлалаа залуустаа. Энэ удаагийн онцгой зочдоор Батбилэг үлдсэн. Late Night Miko байлаа. Хоёр маань бурцаагаад гарч шүү. Зарим хүмүүс арцаагаад гардаг. Хэн гэснээс нь. Хин Манай амар хань татдаг шүү дээ. За ингээд хин ялагч бас Хэцүүлээд юм байна. хин ялагч басны хамтдаа арцгаа энэ бол торгон мөч. Торгон дотооч. Ингээд 3 дугаар байрнаас эхлэж бодож байна. Торгон. 3 дугаар байрнаас эхлэе. Шууд алтман хүрлээ зарладаг болсон байгаа сүүлийн үед. Ингээд хүрэл байранд комедиан Беги. Аргас. Аргас. Амиршны ялал. За ингээд мөнгөн байранд манай комедиан Содо. Гим хийхэргүй хөөрхөн царайтай. Гэтэ энэ дугаартай хин хийсэн. Юу хэлэх гээд байна. Хогийн За тэгээд алтан байранд манай метрашгүй бас аврах комедиан Бата. Бас эргэж ирийг удсан байна те. Бас олон байранд Бараг дугаар олгох гэж орж байгаа шүү дээ. алт мөнгө биш алт руугаа тий Баярлаа. За. Тамирчны алдар хямдхан олдог байх гэж бодож байна. За баярлалаа залуусаа. Тэгээд та бүгдийн дархлааг дэмжихээр бид бүхэн цаг нөргөө ажиллаж байна. Тэ улсын онцгой комис, улсын онцгой комеди хоёр л ажиллаж шүү. Та бүхэн шенгэ шэрийгээрээ санга сав дараарай. 8 дахь ангир уулзцгаая. Баярлалаа.